За юу яцхан манайхаа. За өнөөдөр бүгдээрээ энгийн дадлал номныхоо 1-р хуулийг дуусгана. За дадлал биш те тогтоохын тулд заавал систем хэрэгтэй. Ерөнхийд нь одоо эрүүл мэндээ сайжруулна гэж байхгүй. Ерөнхийд нь би одоо англи хэл сурна ч юм уу. Энэ болгоомж ингээд ямар ч тодорхой деталь одоо хизээ хаана хинтээ би яаж дасгал хийх юм. Хизээ хаана би хинтээ ямар хичээл хийх юм гэд энэ бүх зүйлийг маш тодорхой ойлгомжтой болохоос эхэлдэм байл л да. За тэгэхээр 1-р хуулийн дээр юуны тухай гарч байгаа вэ гэхээр таны хийх гэж байгаа дадлал мэдээжийн ойлгомжтой байх ёстой 1-дүгээрт. За 2-т нь болохоор сэтэл маш чухал. Сэтэл гэдэг нь юу хэлж байгаа юм та утсаа харангуйтаа оролдмоор санагддаг тийм үү? Эсвэл эргэн тойрон чинь ингээд гэр орон чинь замбраагүй байх юм бол залхуурмаар санагддаг гэдэг ч юм уу. Таныг тэр тухайн зүйл хийхэд сэтэл өгж байгаа зүйл хамгийн чухал гэдэг. Тэгэхээр сэтлээ бэлтэх ёстой. Жишээлбэл одоо утас үзээд цагаа дэмий өнгөрөөдөг байвал утсаа өөр газар хийчих, утсаа бүр даалт хийчих. Тэ цүнхэндээ хийгээд өөрөөсөө холдуул гэсэн үг. За үүнтэй холбоотой манай геометрийн багш юу гэж хэлжсэн нь гэхээр 10 жил тахад танаа гэрт хөргөгч буудан телевизор 3 байгаа цагт чи хичээл хийнэ гэж өрөөсөө байхгүй гэж хэлдэг байсан. Тэгээ одоо бодглохлоор яг тийм л юм байлээ л дээ. Хүнд орчин маш чухал, яг төвлөрөөд хичээлээ хийгүүл номын сан ч юм уу өөр зүйл сатаархааргүй хичээл суугаал хичээл хийгээс өөр аргагүй болдог тийм орчинд өөрийгөө оруулж хийнэ гэдэг нь өөрөө сэтэл болж байгаа байхгүй юу. За 2-дугаарт юу вэ гэхээр 2-дугаар дүрм нь тухайн зүйлийг хийх таны өдөр, цаг, газар маш тодорхой байх хэрэгтэй. Тэгэхгүй за би гүйдэг болно гэл бодоолох юм бол та дараа жил ч гэсэн дахиад энэ зорилготойгоо хэрэгжүүлээгүй л байж идэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр яг хизээгүйх юм. За маргааш тийм үү. Нэгд өдрийн өглөө 7 цагт би хаана гүөх юм. За гэрийнхаа гадаа талбай дээр гүнэ. Гэт ингээд тодорхой тавих хэрэгтэй. Тэгэх юм бол тарих яадаг вэ гэхээр тэр зүйл үйлдэл хийхэд таныг програмчилж бэлдэж өгдөг байгаа. За өөр ямар жишээ хийж болох вэ гэхээр за англи хэл сурнаа. Би өдөр болгон 20 минут англи хэлээд автна гэж би төлөвлөлөө л тоо. Тэгвэл энийг өшөө нарийн деталь болгоё. За хаана тавтах юм? Яг өрөөнд байх хэрэгтэй. За сургууль дээрээ юм уу? Номын санд юм уу? Эсвэл өөрийнхөө хичээлийн өрөөнд давтах юм уу те? Тэр байршил тавих хэрэгтэй. Тэр байршил нь бүр тодорхой байвал бүр ингээд хүн хийх одоо багадл нөсдөг. Жишээлх юм бол гэрийнхаа одоо өрөөнийхөө одоо ширээн дээрээ хичээл хийдэг ширээ сандал дээр энэ сандал дээр суунаа гэд ингээд тавьчих юм бол тэр сандал дээр би зөвхөн англи хэлээр хийдэг болно гэдэг ч юм уу. Ингээд бүр тодорхой болгоно л гэсэн санаагаа. Тэгээд англи хэл хийж байгаа бол за жишээ нь ямар номноос унших юм, ном нь тодорхой хэвээр зүгээр ном унших юм уу, эсвэл үг цээжлэх юм уу те, тэр нь хүртэл тодорхой. За дасгал хийлээ гэж бодъё. Тэгвэл за би ер нь дасгал хийж эхэлнэ гэвэл бодоол яваад байна. Хаана хийх юм, жимд хийх юм уу, эсвэл том өрөөнийхөө гудсан дээр хийх юм уу те, байршил нь тодорхой байх хэвээр. Хизээ хийх юм. Би өглөө хийвэл надад тохиромжтой байд юм уу? Эсвэл өглөө би ажилдаа гарахгаа яардаг болохоор орой хийвэл тохиромжтой юм уу те? Тэр цагаа бүр тодорхой болох хэрэгтэй гэсэн үг. За гэрлэлтэн дээр одоо өөр ямар жишээ байж болох вэ гэхээр за ерөнхийдөө би гэрэлтийн амьдралаа сайжруулнаа, харилцаагаа сэргэн гэх юм бол маш ерөнхий. Тэгэхээр хэмжиж болохгүй, хэрэгжүүлчих болохгүй зорилго болчихж байгаа байхгүй. Тэрийн зорилгыг яах вэ гэхээр тодорхой ойлгоно. Маш энгийн. Би өглөө болгон их нэртэй эсвэл нөхөртөө өглөө 7 цагт өглөөний цай бэлдэж өгнө. За хэрвээ too much хитрхи хэцүү байх юм бол зүгээр л би цай бэлдэж өгнө, кофе хийж өгнө гэд ингэчих юм бол энэ нь жижигхэн зүйл хэрнээ тухайн хүнд анхаарал тавьж байгаа тийм илүү одоо тийм бодиттой хэрэгжүүлэлт болчихж байгаа хгүй харилцаагаа сайжруулах. За тийм ээ. За 3 дахь зүйл нь юу вэ гэхээр connection үүсгэх буюу таны зуршлууд чинь ийм хоорондоо холбогдох ёстой. Одоо эхний нэг зуршлаа хийлээ. За би өглөө сэрүүлэг дугарлаа бослоо тийм үү. Тэгэх юм бол би ороо хураадаг гэсэн ийм нөхцөлд рефлекс үүсгэж байгаа. За ороо хураасан бол би шууд 0-ийн өрөө явдаг. За усанд ортог гэдэг ч юм уу. Ингээд ийм холбоо гинжин одоо ийм хэлхээ шиг ийм дараагийн үйлдэл нь дараагийнхаа үйлдэлд бэлдэж өгдөг, сэтэл нь олдог ийм холбоо үүсгэж юм бол таны зуршил яах вэ гэхээр яг ийм циклд орчин. Тэгэл та тэр циклээ
одоо давтахад илүү амархан болж ирнэ гэсэн. За энэтэй холбоотой ямар жишээ өгж болох вэ гэхээр за нөгөө нэг 24 цагийн дадлын хүснэгт гаргана гэдэг байгаа шүү дээ тий. Тэр чинь өөрөө яг бичээд хийгээд үзэх юм бол миний нэг өдөр яг ингэж өнгөрнө гэж биччих юм бол энэ дадлын дараа би энийг хийнэ. За өглөө босоод балга уусны дараа 30 минутын дараа цайгаа ууна гэж тавилаа гэхэд тэр 30 минутанд юу хийн тэр нь бас тодорхой ажих хэрэгтэй. За би яг энэ 30 минутанд дасгалаа хийж гин. Эсвэл номоо уншиж гин гэдэг ч юм. Эсвэл гэрээ цэвэрлж гин гэд. Яг ингээд үйлдэл болгон чинь дараалалтай болчих юм бол хоорондоо холбоотой болчих юм бол биелэгдэх магадлал нь илүү өндөр болоод ирдэг. Тэгэхгүй хүн болохоор ямар алдаа гаргадаг гэхээр нэг л зорилго тавиад нэг зуршил тавьчаад тэр нь өөр зуршилтай холбогдохгүй болчингууд яадаг гэхээр ингээд тасарчдаг. За би номоо уншчлаа. Одоо яах юм ингээд дараагийнх нь юу ихэ мэдхээ болчдөг гэсэн. Тэгэхээр ер нь 24 цагийн зуршлынхаа хүснэгтийг бичжүүл амар гэсэн үг. За дөрөв дэх систем нь юу вэ гэхээр триггер бий болгох буюу өөрийгөө өдөөх одоо ийм сануулгах гэх юм өөртөө сануулдаг юм зөв триггертэй болно гэж байгаа. За тэр нь юу хэлж байгаа юм гэхээр за өглөө орноосоо бослоо. Босон гутаа шууд дасгалын хувцас өмсдөг гэд ийм цогцолтолгоо үүсгэлээ шүү дээ. Тэгэх юм бол та дасгалын хувцас өмссөн юм чинь дасгалаа хийхээс аргагүй болно. За дараа нь юу хийж болох вэ гэхээр усанд орлоо. Уснаас гарч ирээд өглөөний цайгаа ууна гэдэг ч юм уу те. Ийм хооронд нь юу үүсгэн гэсэн үг. Триггерүүд үүсгэж байгаа байхгүй. Тэгээ энэтэй холбоотой нэг жишээлбэл би бас нэг хүний подкастаас сонсч ирсэн юм аа. Нэг хүн болохоор фитнест явахынхаа өмнө болгон банан иддэг. Банан ч ингээд амар хурдан шингэдэг нүүрс ус байгаа штэ. Дээрэс нь калитай. Учираас шүрмэс татах ч юм уу тэр минээс хамгаалдаг. Тэгвэл фитнес явахынхаа 30 минутын өмнө болгон банан иддэг юм утсан дээрээ сэрүүлэг тавьцсан. Тэгээ цүнгэндээ банантай ингээд иддэг байлаа л та. Тэгвэл тэр хүний тархинд банан идэх болгонд нь би одоо фитнес рүү дасгал руугаа явна гэсэн юм тохио үүссэн. Дараа нь зүгээр л энгийн үед ингээ банан идэх болгонд толгойд нь ямар бодол ирж ирдэг гэхээр би дасгал фитнес руугаа явах хэрэгтэй билүү гэж боддог гэж аахгүй. Тэгэхээр яг энэ шиг толгоондоо ийм триггер үүсгэнэ л гэсэн үг. За 5 дахь систем нь юу вэ гэхээр нэг зүйлийг нэг л зорилгоор ашигладаг аахгүй юу? Нэг объектыг одоо жишээ нь орчин тойрон дээр яг ярьж байгаа. Одоо гэр орны чинь эд хогшил, тавилга, зохион байгуулалт нь таны одоо зуршлыг дэмждэг байх хэвээр. Тэгэхээр жишээ нь та дасгал хийдэг хүн болох гэж байгаа бол дасгалын гуц нь ил байж идэг, дасгал хийх орон зайтай байх хэвээр гэдэг ч юм уу те. Илүү дутуу хог навшаа хураацсан байх хэвээр гэдэг ч юм уу. Жишээлбэл таны одоо хэрглэж байгаа одоо нэг суудаг нэг креслэл байлаа гэж бодъё л та. Тэр креслэл дээр зөвхөн сууж ном уншдаг болгочих зорилго нь. Тэгэх юм бол тэр креслэл дээр суух болгонд та автоматар толгой ямар команд өгөх вэ гэхээр номоо уншия гэж хэлнэ гэсэн. Тэгэхээр тэр креслийг зөвхөн ном уншдаг гэсэн болгоод. За би галтгооныхоо энэ ширээг зөвхөн гэр бүлэрээ сууж хоол идэж хоорондоо ярьдаг тийм цаг болгоё гэдэг ч юм уу. За энэний нэг гол жишээ номнор юу байсан гэхээр ор байгаа штэ тий. Бидний унтдаг орыг зөвхөн унтахад л ашигладаг байгаа байхгүй. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр бид нар өвчлөө орон дээрээ ингээд суучаад орой ном уншдаг эсвэл орон дээрээ ингээд налд суугаад утсаа авахдаг ч юм уу те. Зарим хүмүүс кино үздэг, юм иддэг ч юм уу. Ингээд олон зүйл хийгээд ахаар хүний тарих ялгадгүй юм байл да. Орондоо орохороо шууд унтаж чадахгүй ингээд хөрвөөгөөл нойр нүрэхгүй ингээд 1-2 цаг зарцуулдаг. Тэрний шалтгаан нь тарих одоо би юу их вэ? Өөр ямар сонголтууд байгаа вэ гэж бодоод сэргээг байгаад идэг. Хэрвээ та яг орондоо өөр юу ч хийдэггүй, ороод зөвхөн унтдаг болчих юм бол орондоо ороод 30 минутын дотор ингээд шууд унтдаг. Тийм зуршилтай болох нэ. За тэгвэл одоо ингээ орондоо өмнөөс хойш та энэ подкастыг сонссон бол утсаа авахаа болоод хэрэгжүүлээд үзээрэй гэж бас тушаарай гэж санал болгомоор байна. За энэ дээр тэр бас орчны дизайн дээр ном дээр бас нэг ямар сонирхолтой судалгаа гардаг гэхээр ажилчдын юм хөргөгч байгаа байхгүй юу? Завсарлагаараа уух юм ингээ үнгүй авдаг. Тэр хөргөгчөнд болохоор ингээд ундаануудыг байршуулахдаа бид жоохон хортой газтай ч юм уу чихэртэй ундаануудыг ингээд жоохон юм нүдэнд харагдахааргүй хамгийн доод тавиурд нь бүхийж авдаг ч юм уу эсвэл ийм нөгөө шургуулгатай хэсэгт нь хийцэн авахд илүү төвөгтэй болгоцсон байгаа. Харин илүү бие хэрэгтэй цэвэр уснуудыг болохоор шууд гар хүрхээр авахар газар тавьсан. Тэгэн гут хүмүүс ингээд 7 хоногт те сард хэрглэж байгаа уух юмны
тоог нь бүртгээд үтсэн чинь хүмүүс илүү ус хэрглэж байгаа байхгүй юу? Дараагийнх нь сар яасан гэхээр туршилтаар газтай ундаа тэр зүйлүүдийн гарт авахд амар газар тавиад уснуудыг нуучихсан. Тэгсэн чинь бүр шууд илт нөгөө нэг ундааны хэрэглээ өсөөд эхэлсэн байгаа. Тэр ийм энгийн зүйлийг хүний тарих ажилтдаг энэ одоо рефлекс дээр нь үндэслээд жишээ нь маркетингийн салбарт дэлгүүрийн тасгууд яаж ажилтдаг вүлээ те хүний өргөн хэрэглээний зарагдах бараануудыг дандаа гар хүрхээр хамгийн ихний тасгуудад тавьдаг ч юм уу хүүхдийн тоглоомуудыг болохоор доошо хүүхдийн гар хүрхээр доод хэсгээр үрдэг ч юм уу энэ болгон чинь ингээд цаана нь юм систем яваад байгаа байхгүй. Тэр энэ системээ ойлгочихвол юм бол та сайн зуршлаач өөртөө амархан бий болгоно муу зуршлаач гэсэн системээр нь зогсоож чаднаа л гэсэн санаа яваад байгаа. За одоо тэгвэл 6 дугаар дүрмэн буюу 6 дугаар систем нь юу болоод байгаа вэ гэхээр өөрийгөө удирдах гэж байгаа байхгүй юу. За ер нь бид нар ингээд муу зуршлыг яагаад хийгээд байгаа вэ гэхээр бид нар өнгөцгөн байдлаар тэр зуршлыг зогсоох гээд үзээд идэг. Тийм учраас үр дүнгүй байдаг. Жишээлх юм бол за төсөөлөлт хэрвээ та ингээд junk food идээд идэг те бие хортой маш их давс сахартай бэлэн хоол иддэг байлаа л да. Эсвэл одоо маш их сахарлаг жигэрлэг зүйл иддэг. Ийм байлаа гэхэд яагаад энэ зүйлийг идээд байна гэдгийг нь олохоос нааш энэ зуршил зогсохгүй. Жишээлбэл энэ зуршил яадаг вэ гэхээр яг ингээл амттай мэдээд идэх шалтгааныг ингээд судалж үзэхээр ихэнх хүмүүс ийм таагүй мэдрэмж мэдрэхээрээ өөрийнх нь дотор нэг тийм новшийн мэдрэмж төрөх юм болвол жоохон онцгүй санагтахаараа ингээд чихэрлэг зүйл иддэг байгаа байхгүй. Тэгвэл чихэрлэг зүйлийг яагаад идээд яагаад өөрт нь таагүй мэдрэмж төрөөд байна гэхээр яг явж тэрний цаатахыг ингээд харах юм бол тэр хүн өөртөө итгэлгүй байгаа. Өөртөө итгэлгүй байгаа учраас тэр мэдрэмжээ ингээд давахын тулд чихэрлэг зүйл иддэг болсон байгаа байхгүй. Тэгэхээр ер нь зуршил гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр зуршил нь асуудлыг шийдэхин тулд бий болсон зүйл байгаа байхгүй. Асуудал нь юу вэ гэхээр би өөртөө итгэлгүй. Тэгээд надад онцгүй мэдрэмж төрдөг. Тэгэхээр нь би тэр асуудлаа яаж шийддэг вэ гэхээр чихэртэй мэдээд хэсэг хугацаанд ингээд надад тааламжтай мэдрэмж төрөөд ингээд намжаадаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол харах юм бол урт хугацааны шийдэл биш төр зургийн шийдэл болчихж байгаа. Богино хугацаанд би гялс одоо асуудлыг шийдэл байна гэсэн үг. Тэгээ урт хугацаанд харах юм бол энэ нь миний биед хортой байгаа байхгүй. Тэгэхээр ингээ харах юм бол зуршлыг ер нь бол зуршил бол асуудал шийдэхин тулд байд юм байна. Тэгээд сайн зуршил бол төр хугацаанд миний асуудлыг шийддэггүй харин урт хугацаагаар нь шийддэг тэр зүйлийг сайн зуршил гэж үзэх юм байна. Муу зуршил гэдэг нь бол төр зур шийдээд тэр нь дахин хэрэгцээнд гараад идэг зүйл байж болох юм байна гэд ангилчиж болж байгаа байхгүй. За жишээ нь гэх юм бол за хэрвээ тэр хүн одоо өөртөө итгэлгүй байгаа яг цаад сэтгэл зүйн асуудлаа магадгүй сэтгэл зүйчтэй уулзаад ч юм уу шийдээд тэгчих юм бол тэр хүнд одоо тэр амттай зүйл идэх зуршил магадгүй одоо хэтрүүлэн арх дарс хэрэглэх, тамхи хэрэглэх ийм зуршил нь алга болох боломжтой болчихж байгаа байхгүй. За тийм ээ. Тэгэхээр одоо дүгнээд ер нь яг 1-р хууль маань бол дуслаа. Энэ дээр гарсан системүүдийг сайн зуршил дээр яаж хэрэгжүүлж болох вэ? Муу зуршил дээр яаж хэрэгжүүлж болох вэ гэж харьцуулаад харах юм бол яг л нөгөө дөрвөн үе шатчин байгаад байгаа сэтэл байна тий. Сайн зуршил дээр ямар сэтэл надад байгаа вэ гэхээр миний хийх гэж байгаа одоо сайн дадлууд миний нүдэнд ил ойр байж ах нь, унших ном маань ойр ах нь, дасгалын гудс ойр ах нь, одоо гэрт маань ил гэрээ маань хөрөгчөнд одоо хит давстай чихэртэй хүнс байхгүй байх ч юм уу те намайг буруу зуршилт уруу татдаг найзуудтайгаа нийлэхгүй байх гэдэг ч юм уу намайг тэр одоо сэдэлд өдөөх бүх зүйлээ муу зүйлээс холдох сайн зүйлтэйгээ ойртох гэсэн 1-р дүрэн байх нь. 2 дахь нь болохоор таны хийх гэж байгаа зуршил маш тодорхой байх ёстой. Хаана хийх юм, хэдэн цагт хийх юм, хинтээ хийх юм, яг юу хийх юм гэдгээ бүгдийг бичээд өмнөх өдөр нь одоо бүр бичээд ингээ бэлтгэсэн байх юм бол та өглөө босоод цагаад эмийн өрөхгүйгээр за би одоо яг өглөө 7 цагт би зэрүүлэг дугарлаа бэлтгэлээ дасгалаа хийх юм байна. Хаана хийх үү? Би тэнд хийнэ гэд ингээд явах нь. За 3 дахь нь юу вэ гэхээр хийж байгаа зуршил чинь хоорондоо зуршлууд нь холбогдох ёстой байгаа. За дасгалаа хийгээд дууслаа.
усанд орлоо гэдэг ч юм уу те. Ингээд хоорондоо яг дарааллуудаараа юм холбогдсон байх хэвээр гэж үзэж байна. Дөрөвдөг нь болохоор юу вэ гэхээр хамгийн сүүлд нэг зүйлийг нэг л зорилгоор ашиглах. Ор бол зөвхөн унтахад зориулж байгаа. Утас үзэхгүй зөвхөн унтана. За энэ креслэл дээр би зөвхөн ном уншдаг. Номоо л уншина гэдэг ч юм. Ингээд ийм зуршил тогтоочих юм бол энэ нь тарих тэр зүйлээ дахин давтан хийхэд таны тархийг програмчлаад системд оруулаад өчөж гинэ л гэж ойлгож байна. За муу зуршил болохоор яг энэ дөрвийнхаа эсрэгээр тэр муу зүйлийг хийлгүүлдэг сэтлүүд маань хол байх нь. Тамхи татаад идэг бол тамхиа дэлгүүрээс авахаа болчих цүнхэнд чинь тамхи байхгүй. Эргэн тойронд тамхи татдаг хүмүүс байхгүй. Тамхи татъя, чам тамхи байна уу гэж асуухад нөгөө хүмүүст нь байдгүй. Кармана ухаа, цүнхээ ухахаар тамхи байдаггүй. Тамхи авахын тулд та магадгүй бүр ажилласаа гараад те 30-40 минут яваад дэлгүүр орж авдаг ч юм уу. Ийм төвөгтэй болгочих юм бол энэ зүйлийг хийхэд хойшлно гэсэн үг. За хоёрт нь болохоор хийж байгаа зуршил чинь танд одоо хийхэд илүү одоо төвөгтэй хэцүү болгоно гэж аахгүй. За одоо жишээ нь би өмнөх дугаар дээр жисэн телевизэр үзээд идэг бол телевизрийнхаа удирдлагыг бүр ингээ хол нуучгаа гэдэг байгаа шүү дээ. Хүмүүс яадаг вэ гэхээр эхний 10 секундэд залхуурдаг. 10 секундэд ил удирдлага байвал хасаагаад үзэж байна. Гэтэл 10 секунд би том өрөө рүүгээ ороод нөгөө өрөөнийхөө шкафыг ухаад удирдлага гаргана гэж бодхоос шууд хүн залхуураад зурагт үзгээ болчдөг байгаа байхгүй. За ийм байна. Мөн дээрээс нь хийж байгаа процессоо муу зуршлыг болмоор авал илүү хэцүү тийм одоо сэтгэл ханамжгүй болго гэдэг байгаа байхгүй. Жишээлх юм бол одоо сайн зуршлуудыг бол хүмүүс хийх дуртай байдаг штэ. Дасгал хийхэд за хоёр хүн байлаа, нэг хүн нь дасгал хийх ёо амар хэцүү штэ. Өөрийгөө зовоож ингэж хийж яах юм бэ гэд тэр үйлдэлээс таашаалаа авдаггүй хүн байх юм бол тэр зуршлыг хийдэггүй. Харин дасгал хийж байхдаа би улам бие маань хөнгөрөөд ирч хүчтэй болоод би улам хүчтэй болдог, эрүүл болдог гэд гоё мэдрэмж авдаг хүн байх юм бол тэр зүйлийг хийгээд байдаг. Тэрэн шиг одоо муу зуршлаа сэтгэл ханамжгүй болгох хэвээр. Жишээлх юм бол за гар утас үздэг байлаа гэхэд чинь гар утас нь үзэхдээ одоо дэлгэцэн маш юм одоо юм бүлөөр юм шилэн хаарцсан ч юм уу те. Тэгээд тохурц гэрэлтэй ингээд удаа үтсний дараа нүд ядардаг ч юм уу. Тэгээд эсвэл одоо яг тэр зүйлийг хийсний дараа та ямар мэдрэмж авдаг вэ гэхээр одоо юм кайфгүй. Магадгүй зарим хүмүүс Instagram, Facebook-ээр илүү амжилттай аваа, илүү гоё сайхан хүмүүсийг хараад тэгээд өөртөө харьцуулаад илүү сэтгэл ханамжгүй болоо гутардаг. Тэгээ онцгүй урамгүй мэдрэмжтэй болдог байж болно шүү дээ. Тэгэх юм бол тэр зүйлийг хийснээрээ та ямар сэтгэл ханамж авж байгаа нь тэр нь таагүй байх юм бол тэрийг хийхээ болчих. Тэр чинь ингээд чамд ямар ч ашиггүй болчихж байгаа байхгүй. За ингээд ер нь бол яриад дүгнээд дуслаа. Өнөөдрийн дугаар товчхондоо энгийн дадлал номын 4 хуулийн 1-р хуулийг бүгднгийн системээр дурдаад өнгөрчлөө. Тэгээ асуух зүйл байх юм бол комент хэсэгт бас бичээрэй. Тэгээ дараагийн дугаараар уулзтлаа. Баяр таа.